Уусан байсан ч зүгээр. Дүүний таныг баярлуул идэх үү? За. Яагаад авах? Оо яг хөө ядраад Дүүний жоохон шодрох уу? За яг өнөөдөр яг энэ бичлэгэнд та орох ёстой хүн нэ гэвэл та яг ор. Дүүн таныг гоё нэг баярлуул. за За хамгийн гол нь таны ер нь хөл гар нэтэр ер нь хэрүүн ажил хийвэл. зүгээр зүгээр Тэгвэл дүүтэй та нэг юм амлч. Дүүн тэгээд нэг ажил болоод байгаа. За тэнгуүтэ та нэг гоё яг тэр ажлыг чин сэтгэлээсээ хийгээд бүр битгий уу гэж хэлэхгүй. Уухаа багсгач. Уус шууд ингээ архинаас гаргаж явахгүй шүү дээ. Уухаа багсгаад та яг амьдралынхаа төлөө яг өөрийнхөө төлөө яг тэмцэж чаднаг бол дүүн яг танд шууд туслах юм. Үгүйгэл яг дүүн дараагийн үнэ боллоо. болж Ер нь ингэж суугаад хэр удаж чинь та? нэг удаагүй 14 орног сууж ондоо За хэдэн үүрэг олвоо? Энэ ингээ нийлээд 3000 төгрөг хүрэх үү? 3000 хүрэхгүй. Дүүн таныг өнөөдөр яг уусан байвал нэг баярлуулахгүй гэж бодож байсан. Таныг яг уусан ч гэсэн хамаагүй. Хүн гэдэг талаас чинь таныг гоё баярлуул идэх үү? Таныг уран болгох юм болов уу гэж бодож байгаа. За Болж байна уу? болж байна ч баярлалаа. За тэгээ. Хаяг ер нь өмнө нь хүн баярлуул зүтсэн үү? Хамгийн сүүлд хизээ үнийг нь гоё баярлуулав. Хамгийн сүүлд 2014 он Одоо 11 жил болсон юм шүү дээ. Одоо танд нэг гоё нэг аз завшаа дүүн гаргаж өгнө. Тэр нь юу гэхээр та одоо ингэж харж байгаад энэ хүн тосолж идаа гэсэн үнийг нь цуг тантай зүгэн адилхан баярлуулъя. гэх юм уу? Тэгээ. Тэнгүү та өөрөө баярлуулж чинь гэсэн үг шүү. Заах. За тэгээ. За яа. Таныг яг тэр гоё хүн баярлуулж байгаа тэр нэг гоё мэдрэмж өгдөө шүү дээ. Тэр мэдрэмжийг дахиад нэг гоё мэдрээд үзээсэй гэж бодож байгаа байхгүй дүүнэр. Сайн байна ах. Дүүнийг масаачаа. Дүүн өнөөдөр нэг хоёр хүн баярлуулах гад. Технээс нь ахыг би сонгосон. Заах болохоор яг нь уусан байгаа л та. Тэгээ дүүн хамаагүй яг хүн гэдэг талаас нь хараад нэг гоё тусалж гэж бодоод сонгосон. За тэгсэн чинь ах ойд өөрөө нэг хүн баярлуулж үзээгүй удацсан юм байна. Тэгээд яг нэг дүүн нэг юм болцол тавиад та нэг хүн хараа сонгоцгоо. Тэгээд тэр хүнд нь цуг тослоё. Тэгээд тэгсэн чинь таныг сонгож байгаа юм. Таны яагаад сонгож байгаа вэ гэсэн чинь тас цэвэрлээд ингээд юм хийгээд байгаа юм чинь доороосоос дарж иж магадгүй гэж бодоод таныг нэг баярлуулъя гэж байгаа. Та яг энэ ахын гоё энэ саналын нүдтэд нэг очиж төхөө. За Болж байна уу? Яг та өнөөдөр ингэ уусан байж болно. Түүнтэй таныг ууцсан гэдэг ингээд оромжлоод ингээд нэр төрдөж алдахгүй юм шүү за. Эндээс хараад гоё өөрсөндөө таалагдсан гоё гүрчнүүд сонгоод ихнээс авчих. Үн асахгүй шүү дээ. Араа зүгээр яг өөрсөндөө таарсан яг гүрчнүүд авах шүү за. за. Өнөрийн ажил төрөлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Гүрчин ер нь нэг тааруулж шүү та. Зүгээр давгүй энэ би ч дотор бас гадаа зогсдог болохоор нэлээ 100 цаа өмсдөг. Баярлалаа. Эш шуудаа ичээд байгаа юм. Нэг авчаа гэж. За баярлалаа шах. Баярлалаа. За хоёул дуусах байгаа шүү дээ. За ингээ олон жилийн дараа хүн баярлалаа шүү дээ. Гоё боллоо шүү дээ. Тэгээ болно та. Дүүнэр нэш та юу өөрөө баярлуулсан гэж бодоорой за. Дүүн бол таныг яг хүн шиг гоё ажил хийгээсээ бодож байгаа. Дүүнээс энэ төвшөний ашиглаад энэ гоё ингээд ажил алаад байгаа. Тийм чинь таны энэ хармаалаад өртлээд байгаа шуудаг чинь дүүн ингээ хайчих. Үйлчлэлийн газар болгоно үүд бараад суугаад гарч муухай шүү дээ. Гоё урамтай байгаа ч тийм. Яг гоё шүү дээ. Сахан шиг гүрдэг өмсчлээ. Одоо дараагийн бидний юм болоо гэж бодоод байна. Юм идсэн өнөөдөр. Өнөөдөр хоолн ороогүй. Бай хаалн дараа заах. За одоо манай өнөөдрийн нэвтрүүлэг хамгийн сүүлийн газар. Өнөөдөр манайхтай болохоор эрэгтэй эмэгтэй Европ барьсан хөтөлбөрийн газрын хамт олон ажиллаж байна. Тэний дагуулж яваадсан нэг ах байсан шүү дээ. Энэ дэлгүүрээ ажилладаг захирлын. Одоо та яшаа орж байгаа дандаа гоё ярьсан хөтлүүд байгаа. Энэ хөтлүүдээс яг өөрийнхөө арьж маргад таарсан хөтлийг сонгоод авчих. 2-3 жил өмсөн амар чанартай хөтлүүд байхгүй. За. Ах ер нь өнөөдөр ямар байна? Гоё өдөр байна. Өдөрт гоё өдөр. Яаж та таарч. Тэгээ таарсан дотор сэтгэл маш өндөр үнэ.
За хоёулаа л ингээ нээлж аваа гадна талыг чи өөрчилчлөө. Одоо дотор талыг болохоор та өөрөө өөрчлөх хэрэггүй. Тэгнэ. Тийм ч та одоо яг яаж өөрийгөө өөрчлөе гэж бодож байна. Явцаас нэг ингээ хувцас хөдөөд ингээд үүсэн чинь сэтгэл санаа шал өөр болчихсон. Харин өөр одоо та өөрөө төлөнд байсан уу? Тодлаарсан. Одоо ийм гоё ингээ хувцас сандтай юм чинь дахиад чинь хайрцтай байд мөнгөгүйгээ суухгүй ч тийм. Суухгүй одоо. Одоо яста хараа өөрөөр харж байгаа ч тийм. Одоо орог өөрөөр хараа. Бизнес бодож байна уу? Нөгөө далган төрөө дахиад өөр нэг бодлоор одоо шүү дээ. За ер нь ямар ажил хийж чадах вэ одоо? Би одоо энэ хойдлын юм дээр барилга нэг заслын юу ажил хийдэг шүү дээ. 7 хоног ажилласан цалингаа өгсөнгүй. Та ер нь хэр тууштай хүн бэ? Би ажилтуул тууштай. Ажил дундуур ингээ уугаад алга болохгүй ч тийм. Үгүй. Ер нь тийм тохиолдол байна уу? Одоо хоёлаа нэг жоон шудраг ирье. Тийм тохиолдол байхгүй дээ. Ажлыг л нэг л барил тусгал ажлыг л өвчнө. Та яг үнэн шударга хэлсэн гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм чинь одоо манай нэвтрүүлэг үзэж байгаа. Яг анхаад таарсан барилгын ажил ч юм уу аль эсвэл манаач те. Тиймэрхүү ажил байвал яг анх бол архиа уухгүй ажиллажлаа ажлыгаа хүндлэн явах юм шүү. Та бүхэн санал болох ажил байвал коммент сэдвүүлдээгээрээ. Танд ер нь холбогдох утас шөрөөс байна уу? Утас